За хамгийн гол нь бол үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн гэсэн. Тэгээд энэ зорилгыг хангахад чиглэсэн гол хууль байна гэж харж байгаа. Тэгээд үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг гэж ингэж анх удаа одоо хуульчилж байна гэж ингэж талархан хүлээж авч байгаа. Энэ бол том ахиц байна гэж үзэж байна. За тэгээд асуух зүйл байна. Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан гэж байна. Тэрийн тайлангийн 101-р хуудсанд дүгнэлт зөвлөмж гэсэн хэсэгт нь хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ 32.5% байна гэж тэмдэглэсэн. За тэгэхээр энэ бол маш бага хувьтай байна. Тэгээд энэ цааш нь унших юм бол маш олон ийм дүгнэлтүүд байлаа. Гэхдээ энэ төслийн одоо нэмэлт өөрчлөлт орсноор одоо энэ үзүүлэлт хэрхэн сайжрах вэ? Тим тооцоо бий юу гэдгийг нэгдүгээр асууя. За дараа нь хууль батлагдсанаар импортын одоо ямар өөрчлөлт орох вэ? Импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний үн өсөх үү, буурах уу? За Мадгаа гишүүний бас өгсөн ярилцлагыг бас уншиж байсан. Тэгээ хувийн хвшлийн үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний ялгаа арилгаа болчихсон байна гэдгийг та хэлж ирсэн. Тэгээд импортын хараатай байдалд бид орсон 46% төржигсэн гэсэн ийм зүйлийг хэлж ирсэн. Тэгэхээр хүнсний хангамжийн тэр импортын 49% хамаарлыг одоо бид нар энэ хууль гарснаар бас бууруулах тийм алхам хийгдэх үү гэдгийг асууя. За дараа нь 3 дахь асуулт бол энэ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гэж гаргасан байгаа. Тэрэн дотор та бүхэн маань сайн мэдж байгаа. Цэцэрлэг 9-р нь бол ингэж хэлсэн байгаа. Цэцэрлэг сургуулийн хоол үйлдвэрлэл хамгийн үнэтэй, хамгийн чанаргүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээр нийлүүлэгдэж байгаа нь хүнсний хангамжийн нэг хэсэг болсон хүүхдийн хүнсний хангамж, ханган нийлүүлэлтийн асуудал нь эдгээр асуудал нь хүнсний болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дунд зохицуултгүй орхигдсантай холбоотой гэсэн. Тэгээ энэ зохицуултыг яаж хийж байгаа вэ гэдгийг бас тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. За ер нь тэгээд сая баасан жаргал гишүүний асуултаа бас нэлээд давхцаж байгаа маа энэ. Тэгээ энэ ажилчид тогооч за галтгоонд ажиллах хүмүүсийн оронтой бол маш хангалтгүй байгаа. Сургууль одоо өөрөө аваад явъя гэхэд энэ асуудлууд бол маш их дарамт юунууд ирж байгаа. Хүн түрээслэхээр нөгөө түрээсэндээ мөнгө нь яваад одоо хүүхдтэй илчигтэй хоол нь бол очиж чадахгүй байгаа. Тэгээ өдний хоолны мөнгө одоо 2500 гэсэн байгаа. Одоо ийм үнэтэй байна. Тэгэхээр энийг одоо улсын төсөв энэ төр тусгахад энэ хуулийн заалтыг хэрэгжүүлснээр одоо энийг бариад явахад бид нар одоо сая бас хариулж илээ. Улсын төсөвт одоо үдийн цаан мөнгийг нэмэгдүүлэхэд юм байх уу? Тэгээ ер нь халдвар үйлчлэлийн буурах уу? Тэр талын тооцоод нь ямар байна? Одоо энэ үдийн цай хөтөлбөр ингээд өгөөснөөс болоод хүүхдүүдийн нэг аяга халбаг авч явж байгаа зүйлүүд тэрний цэвэрлэгээ ариун цэврээс болоод хеликобактер одоо ихссэн гэсэн энэ тоо байдаг. Энэ талаар та бүхэн маань за яг одоо сургууль дээрх энэ хүнс бүтээгдэхүүн биос боловсролын салбарын хүн учраас үдийн цай хоолтой холбоотой одоо ямар шинжилэлүүд яг энэ ариун цэвэр талаас тэр аюулгүй байдал талаас нь бол би асууж байна. За яар. Мадгаа гишүүн. За маш чухал асуудал хөндлөө. За энэ хууль юу н хэрэгжснээр ямар үр дагавар гарах вэ гэхээр би нэг 4-5 асуудлыг тодорхой түвшинд бас хэлье гэж бодож байна. Ер нь яг хөө таны хэлсэн одоо энэ олон улсын бид нэр хүлээгдэж байгаа бас түгээмэл тунхаглал за урт хугацааны одоо алсын арга 20-50 за дээрэс нь энэ хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тогтоолд угаасаа хүн аюулгүй шимт хичээллэг хүнсээр доктортой хангах ёстой гэдэг зорилтыг бид нар хангахын төлөө явах ёстой. За тэгээд нэгдүгürt мэдээс төрөөс одоо энэ хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэлийг бид нар тодорхой болгож хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн доктортой байдал, хүнсний сүлжээний одоо бүх энэ үе шатуудах одоо энэ аюулгүй байдал зөв зохистой хоолтыг одоо дэмжих салбарын эрсдлийг даван туулах чадхыг бид нар бүрдүүлэхээс гадна за энийг хийхин тулд гол хөшүүрэг болсон энэ хүнсний сүлжээний хүрээг өргөжүүлэх хоол үйлдвэрлэл үйлчлэгээ хадгалалт тэр тээвэрлэл түгээлт за захим худалдаа хүргэл зэрэг одоо энэ хангалттай зохицуулагдаагүй байсан энэ үйл ажиллагааг бид нар хамруулан
стандарт техникийн зохицуултыг мөрдүүлэх одоо энэ эрх зүйн үндсийг бас бий болгож байгаа. Тэгээ таны энэ дээр бас удаадаар хэлж байгаа энэ асуудал маш чухал асуудлыг та хөндлөө. Үндсэндээ бол биднэрт зохистой дадал гэдэг зүйл сүүлийн 14 жил сайн дурын жишгээр явж ирснийг хуульчилж өгч байгаа. Энгийн одоо энэ гал тоогоо эрүүл ахуйн одоо шаардлага хангасан зохистой дадлуудыг бид нар нэвтрүүлье. Хуулиндаа хэрэгжүүлэх гэдэг энэ зохицуултыг оруулж гисэн. Ингэснээр бид нар таны хэлээд байгаа одоо энэ үдийн хоол хүүхдийн энэ халдвар өвчлөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа энэ асуудлууд дээр илүү одоо энэ зохистой дадал хэрэгжснээр ариун цэвэр илүү их одоо сайжрах энэ зохицуулт гаргаж байгаа. За мөн энэ шимт хичээлийн 6 дугаар судалгаагаар шимт хичээл сайжирснаар халдварт бус өвчлөл бас буурах байгааг бол тогтоосон байгаа. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүдийн зүгээр хоолыг шимт хичээлгүй хоол гэхээсээ илүүтэй шимт хичээлтэй хоолоор баталгаад хүнсээр хангах асуудлыг бас хуулиндаа зохицуулж тусгаж өгсөн. За ингэснээр одоо энэ хүүхдүүдийн халдварын одоо өвчлөл, за эрүүл ахуйн шаардлага хангасан анхан наазахын минимум одоо шаардлага болох зохистой дадлыг аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх ёстой. Бид нар өнөөдөр 200 аж ахуй нэгжийн асуудал биш 3.5 сая хүний эрүүл одоо хүнсний асуудлыг ярьж байгаа. За тэрэн дотроо нэн тэргүүн тавигдах ёстой. Нялх балчир хүүхдүүдийн одоо энэ өвчлөлийг одоо хамгаалахын зохицуултыг энэ хуулиндаа оруулж өгснөөр одоо бас тусгаж өгсөн байгаа гэдгийг нь бас хэлье. Гал одор гүшүүн тодруулъя. Тэг бид импортын барааны талаараас асуусан байж байгаа. Тэрэн дээр бас хариулт авъя. Тэрнээс гадна бас дотоодын хүнсний бүтээгдэхүүн за одоо бид нар төмс хүнсний ногоод одоо бид нар 100% төмсөө одоо дотооддоо үйлдвэрлэж байна гэд ингээд ярьж байна тийм үү. Тэгэхээр яг үнэхээр энэ хууль гарч ирээд дотоодын одоо хүнсний бүтээгдэхүүнийг ингээд дэмжиж ингэж ирснээр ийм гаднаас ялангуяа одоо бидэрт бол янз бүрийн бордоогоор химийн бүтээгдэхүүн орсон ийм одоо төмс хүнсний ногооноос эхлээд энэ бүтээгдэхүүн за гурил будаанаас эхлээд байж байна. За тэрнээс гадна мах гэсэн шаардлага байж байгаа. Энэ дотоодын махан бүтээгдэхүүн дээр тавигдах шаардлагууд дээр ямар дэвшил өөрчлөлт гарах вэ гэдэг асуулт. За мантхаг гүшүүн хариулъя. Тэгэхээр өнөөдөр таны хэлдгээр нөгөө хүнсний аюулгүй байдал бол би бол зөрчигдсөн гэж харж байгаа. Өнөөдөр 46 байтугай одоо бараг 50 орчим хувьд нь бид нар импортоор хүнсээ хангаж байгаа. Нэгд хоёрдугаарт бид нар хүнсний одоо энэ хяналтын тогтолцоо өөрөө маш сул байгааг энэ хуулийн хэрэгжилт өөрөө 32.5% та гэдгийг нь үр дагаврын үнэлгээгээр үзүүлчихсэн. Тэгэхээр бид нар энэ импортыг одоо дэмжих, хөхүүлэн дэмжихээс илүүтэй дотоодын үйлдвэрлэлт нь одоо дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг. Төрөөс олгож байгаа тэр дэмжих нь өөрөө дотоодын үйлдвэрлэлийг одоо илүү баталгаатай аюулгүй хүнсээр одоо хангадаг. За энийг нь зах зээлийг нь тэлж өгөх нэг том өөрөө зах зээл энэ ерхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ хуулийн суур хуулиндаа бид нар импортыг бус эсэргээрээ дотоодын үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх, дэмжих, за ингэснээрээ эргээд нөгөө буух одоо эзэнтэй буцах хаягтай одоо ийм За Пүрэвсрэнгийн Наранбаяр гүшүүн.